За сайн байцгаана уу сонсогчдоо. Moin Moin Mongolia подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань зочноор оюун дайр маань оролцож байна. Та бүхэн маань өмнө нь оюука маань манай подкастт бас одоо нэг парламентын тэтгэлгийн талаар бас үзэгчид та бүхэнд мэдээлэл өгсөн байгаа. Тэгээ өнөөдөр болохоор бид хоёр хоогшуул зомо курсын талаар та бүхэндээ мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байна. За сайн уу оюука? Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн уу? Урилга өгч ингээд дахиж мэдээлэл өгөх боломж олгосонд бас их баярлалаа. Moin подкастын хамт олондоо. Баярлалаа. За тэгэхээр энэхүү дугаараа эхлэхээс өмнө бид хоёр болохоор өмнө нь бас яг тэр одоо Германы Бундестагт хэрхэн одоо тэтгэлэгтэйгээр одоо дадлага хийх талаар ярилцсан дугаар байгаа. Та бүхэн маань тэр талаар сонирхох юм бол тэр дугаарыг бас үзээрэй гэж хэлмээр байна. За хоёулаа дугаараа эхлэх үү. За тий. За өнөөдөр би хоогшуул зомо курс гэсэн даадаас олгогддог тэтгэлгийн тухай ярихаар бэлтгэсэн байгаа. За хэлгээр бол би анх өөрөө 2016 онд хүртэж Германд анх хөл тавьж исэн учраас энэ тэтгэлэг бол миний хувьд маш чухал дурсамжтай тийм чухал тэтгэлэг байгаа. Тэгээ энэ тэтгэлгийнхаа тухай өнөөдөр ярих болно. За юуны өмнө даад гэдэг байгууллагыг ихэнх хүмүүс бол гадралтайг мэддэг байх гэж бодож байна. Хэрвээ мэддэггүй хүмүүс байвал даад гэдэг бол Deutsche Akademische Austauschdienst гэдэг Германы эрдмийн солилцооны алба буюу дэлхийд даяар одоо салбартай маш томоохон боловсролд хөрөнгө оруулдаг ийм байгууллага байгаа. Олон улсын байгууллага гэж явдаг. За энэ байгууллага бол Монголд бол салбартай ихэнх хүмүүс мэддэггүй юм бэлээ. Тухайлах юм бол энэ даадын төлөөлөгч нар гээд хүмүүс Монголд суудаг. Энэ төлөөлөгч нарын Facebook пэйж хуудсыг би энэ дээр ингээд скриншотлоод оруулсан байгаа. Хэрвээ та бүхэн энэ пэйж дээр лайк дараагүй бол орж дараад тэгээ мэдээллүүдтэй тогтмол танилцж байгаарай. За магадгүй өнөөдөр миний хэлж байгаа тайлбарлаж байгаа зүйлсээс ойлгомжгүй тодорхойгүй ч юм уу миний мэдгүй зүйлсийг энэ төлөөлөгч нар бол илүү сайн мэддэг шүү. Тэгэхээр магадгүй хариулж чадахгүй асуулт байвал энэ төлөөлөгч нараас асуувал илүү оновчтой хариулах байхаа гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас энэ пэйжийг дагаарай. Та бүхэн хэрэгтэй мэдээлүүд их ордог шүү. За юуны өмнө энэ тэтгэлэгт тавигддаг шаардлагын тухай ярмаар байна. За 18 нас хүрсэн байх ёстой байдаг. 18 нас хүрсэн байх ёстой. За тэгээд өргөдөл гаргах үедээ Германаас гадуур буюу одоо Германаас өөр улсад бакалавр юм уу магистрийн түвшний одоо оюутан байх ёстой. Оюутнаар сурах одоо бүртгэгдсэн сурж явах ёстой. За тэгээ 2 удаа одоо жишээлх юм бол магадгүй энэ тэтгэлэгт 2 удаа хамрагдахыг хүсэж байгаа хүн байж болно л доо. Тийм энэ 2 удаагийн хамрагдаж байгаа зайн хоорондоо 2 жилийн зайтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл би ихэд 2016 онд нэг удаа хамрагдчихсэн. Гэхдээ дахиж хамрагдахыг хүсвэл 2018 оноос эхлээд ирэх нэгддэг ч юм уу тийм ингээ 2 жилийн зайтайгаар тэтгэлэгт хамрагдах боломжтой гэсэн үг. Яа. Хэлний мэдлэг бол нэлээд чухал байгаа. За тэгэхээр хоогшуул зомо курс гэдэг бол Германы дээд сургуулийн хажууд ажилуулдаг одоо 100 болон Германы их сургуулиуд хажуудаа хэлний курсыг ажилуулдаг байгаа. За тухайн хэлний курс нь дандаа гадаад оюутнуудад гадаад хүмүүст зориулсан хэлний курс байдаг. Энэ хэлний курс тэтгэлэгтэйгээр сурах зорилготой ийм тэтгэлэг гэсэн үг. За тэгэхээр хэлний мэдлэгтэй одоо өмнө нь герман хэлийг үзчихсэн хүмүүст л ерөнхийдөө энэ боломж нээлттэй байдаг. Mindestsprachniveau буюу хамгийн доод шалгуур бол B1 түвшин байгаа. Тэгэхээр B1 түвшний мэдлэгтэй гэдгээ нотолж харуулж иж одоо хэлний мэдлэгийн шаардлагыг хангана гэсэн үг энэ тэтгэлгийн хувьд. За тухайн B1 түвшний мэдлэгийг гэрчлэлгээ нь энд 2 яга гэсэн байна уу? Тий 2 жилээс хэлтэй. Тий 2 жилийн дотор авсан байна. За юу зөвшөөрөх вэ гэхээр Testauf Onset Deutsch Goethe-Institut-ийн одоо Nachweisууд DSD, DSH, Telk Deutsch, ÖSD
Abitur ч юм уу тийм ээ фах шпрах курсыг Abitur гих мэтчлэн шалгалтуудыг зөвшөөрнө. За мөн эдгээр шалгалтыг хэрвээ өгөх боломжгүй байх юм бол даадын төлөөлөгч нараас намайг одоо материал өгч явах үед бол даадын төлөөлөгч нар дээр очиод одоо нотлох баримт авдаг байсан. Одоо тэгтээ яг тэгдгийг сайн мэдэхгүй байна. Яагаад тэгэхээр тэрнээс ч хойш одоо 5 жил өнгөрсөн байгаа учраас магадгүй төлөөлөгч нараас асуусан зүг бах. Одоо би хэрвээ шалгалт өгөөгүй гэхдээ би Б1-тэй гэдгийг өөрөө мэдээд байгаа. Та бүхэнтэй ярилцаж үзээд одоо та нараас ингээд шпрах цойгноос авах боломжтой юу гэд асууж бас болох юм. Тэгэхээр хэлний мэдлэгийн хувьд бол нэг иймэрхүү байгаа. За энэ дээр бол бичсэнчлэн ерөнхийдөө өөрийгөө илэрхийлээд хүмүүстэй харилцах чадвартай байх ер нь бол шаардлагатай. Тэгэхээр би өөрийгөө одоо ямар ч сэтгэхэд хөдлөл ямар нэгэн үйл явдлыг өөрөө илэрхийлээд за бусадтай хамтарч ажиллаж чадхаар хэмжээний гэж өөрийгөө үзэж байгаа тохиолдолд энийг Б1 гэж бол үзэж болох юм аа. Тэгээ хүмүүс нөө өөрийгөө мэддгүүлдэ ямар төвшөнтэй байдгаа за би ямар юм бол гээд тийм тэгэхээр ер нь хүрэхгүй байсан ч гэсэн ярилцаад үзэх хэрэгтэй энэ дээр бол. За хэлний мэдлэгийн хувьд юм байгаа. За бүрдүүлэх бичиг баримтуудын хувьд бол онлайнаар өргөдлийн маягтыг бүглэнэ. Онлайн Bewerbungsformularыг бүглэнэ. За Lückenlose Typologische Lebenslauf гэхээр ямар нэгэн юм хүснэгтэлчилсэн намтар авах хэрэгтэй. Тэгэхээр өөрийнхөө одоо CV-г нөгөө нэг CV нь болохоор манайхны нөгөө 3 үеийн намтар гэдэг шиг үргэлжилсэн үгээр биш харин хүснэгтэлсэн ч юм уу тийм ийм ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн үг. Мотивацийн schreiben бичнэ. За энэ бол мэдээж маш чухал. Би энийг өмнөх нөгөө подкастн дээрээ сайн ярьсан хэсгээс санахгүй байна. Гэхдээ мотивацийн schreiben дээр одоо нэлээд анхаарч бичих хэрэгтэй. Энэ бол маш шийдвэрлэх одоо түлхүүр болох шалгуур гэсэн үг. Чиний яг зорилго тийм ээ яг яагаад энэ тэтгэлэгт хамрагдах чамд чухал байгаа гэдгийг чинь чи яг энэ дээр сайн гаргаж өгөх ёстой гэсэн үг. За сургууль төгссөн гэрчлэгээнүүд авах хэрэгтэй. Хэрвээ одоо бакалавра төгссөн бол бакалаврын гэрчлэгээ, магистр төгссөн бол одоо магистрийн гэрчлэгээ, тэгээд тэр нь дандаа дүнгуудтэйгээ байх хэрэгтэй. Нөгөө transcript of records гэж ярьдаг. Тэр нь тэгээд англи юм уу герман хэл дээр байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ бүх материалууд мэдээж англи юм уу герман хэл дээр заавал байх хэрэгтэй. Тэгээ 10 жилийн аттестат байдаг билүү? За байдаг санагдаад байх юм. За тэгээд Leistungsnachweise der letzten 2 Jahre auf Deutsch oder Englisch гэсэн. Тэр Leistungsnachweis гэдэг бол нөгөө оюутан хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр оюутан хүний нөгөө сүүлийн 2 жил сурж исэн дүнгийн тодорхойлтыг хэлж гин гэсэн үг. Тэгэхээр 2 жил буюу одоо 4 семестрийнхаа дүнгийн тодорхойлтыг харуулна гэсэн үг. За тэгээд хэлний одоо гэрчлэгээ түрүүнд дурдсанчлан хэлний мэдлэгийг нотлох баримт. За тэгээ бусад төрлийн нотлох баримтууд байж болно. Тухайлах юм бол дадлаг хийсэн тухай тодорхойлолт, ажлын тодорхойлолт, за янз бүрийн тэнцээ уралдаанд орж исэн бол түүний тодорхойлолтууд байх боломжтой. За бичиг баримтууд бол нэг иймэрхүү. За ингээд хамгийн сүүлд анхаарах ёстой нэг зүйл нь юу вэ гэхээр энэ бүх процесс гэх юм уу? Энэ бүх процесс бол дандаа даадын портал сайт дээр онлайнаар явагддаг байгаа. За тэгэхээр өөрөөр энэ нь яана вэ гэсэн үг вэ гэхээр одоо саяын дурдсан бүх материалуудыг сканер даад тэгээд тэр портал дотор апплод хийж оруулна гэсэн үг. За тэгээд бүх материалууд чинь бүгдээрээ бүрэн болоод апплод хийгээд дуусаад одоо яг илгээх гэдэг товчон дээр дарангууд өөртөө урд чинь тэр Bewerbungszusammenfassung гэдэг файл гарч ирдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны өргөдлийн одоо бүх нийлүүлсэн материал, нийлмэл материал гэсэн үг одоо яг өргөдөлчин бүтнээрээ байна гэсэн үг. Тэгэхээр энэ Zusammenfassung-ыг юу яах вэ? Хэвлж аваад тэгээд постоор илгээх хэрэгтэй. Пост гэдэг нь шуудангаар илгээнэ гэсэн үг. За энэний хаяг нь бол нөгөө нэг яг өөрийнх нь тэр сайтн дээр байсан. Тэр хаяг руу н ороод олж аваад илгээчих хэрэгтэй. Энэ бол тийм олдохгүй хаяг биш болохоор өөртөө олж авах гэж бодож байна. За хамгийн чухал зүйл бол нөгөө өргөдөл гарах хугацаа байгаа. Тэгэхээр энэ өргөдөл гарах хугацаа л жил болгоны 12 сарын 1-нд дуустдаг байна. Тэгэхээр
юм болгоно нөгөө ялангуяа Герман руу явах юм болгоно маш эртний одоо өмнө бараг 6-7 сарын өмнөөс эхэлж бэлддэг. Тэгэхээр жил болгоны 12 сард хэрвээ материалаа явуулсан бол дараа жилийнхаа зун нь явна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бараг 6 сарын өмнө юмнуудаа бэлтэж байна гэсэн үг. За материал өгж болох хугацаа бол 9 сарын 15-наас эхэлж өгч болно. Тэгэхээр одоо бас л ер нь дөгцөн байна гэсэн үг. Анхаарал хандуулах юмнууд бол дутуу материалуудыг бол мэдээж шалгаруулалтанд оролцуулахгүй гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нэг ийм юм байдаг л да. Миний нэг ийм юм дутуу байгаа, тийм юм дутуу байгаа, тэр болдоггүй, энэ болдоггүй гэд нэг ярьдаг. Тэгээд нэг юм одоо болчих болов гэж асуугаад байдаг. Тэгэхээр тэр бол боломжгүй. Тэгээд тэрийг одоо биднээс ч юм уу тий одоо энэ тайлбарлаж байгаа хүмүүсээс асууснаас илүү тухайн яг одоо даадаас ч юм уу одоо ямар ч тэтгэлэг байсан хэрвээ танд өөрт чинь дутуу материал байгаа бол яг тэр юу тэтгэлэг өгж байгаа тэр тэтгэлгийн өргөдлөө өгж байгаа газраасаа маш сайн асууж лавлах хэрэгтэй. Магадгүй тухайн материалыг одоо үнэхээр хүндэтгүү үзэх шалтгаанаар одоо нэг сарын дараа гарах материал байхад одоо аваад иргээд тэр байгууллага чинь бас нэхэд ахгүй шүү дээ. Мэдээж байгууллага болгоны ард хүн байгаа учраас тэрийг ойлгох боломжтой. Тэгэхээр үнэхээр өөрт чинь өсөл сонирхолоо өгмөр байдаг зарим материал нь дутуу байгаа гэвэл энэ талаар тухайн даадаас асууж авах хэрэгтэй. За би нэг ийм юм надад болоод байна, ийм юм байх хэрэгтэй ингээд. Манайхны нөгөө нэг юм түгээмэл ажиглагддаг сул тал бол ингээд өөрөө ингээд дотроо бодоол за яах бол ингэчих болов тэгчих болов гэж бодоод идэг. Цаашаага дандаа хүмүүстэй харилцаа үүсгээд өөртөө тохиолдсон асуудлуудаа ингээд тайлбарлаж ярилцах хэрэгтэй. Тэгжээч нөгөө шийдэл нь олдно. Тийм учраас энэ дээр нэг тийм одоо гаргалгааг бол би хүүхдүүдэд одоо санал болгоод байгаа. Над руу нөгөө сүүлд подкаст хийснээс хойш бас ганц хоёр хүүхд холбогдоод ийм материал дутуу байгаа, тийм юм дутуу байна гэд над руу ингээд бас хэлээд байгаа л да. Nach Eingang ihrer Bewerbungs за нөгөө нэг явуулсны дараа бол материалуудаа өөрчлөх бол боломжгүй шүү гэсэн анхааруулгыг өгсөн байна. Тийм учраас анханасаа явуулахдаа материалуудаа нэлээд одоо нямбаа явуулах хэрэгтэй. Алдаа мадаа гаргаад сүүлд нь тэрийг анзаараа засна гэсэн юм бол байхгүй. Тийм байгаа. За тэгээд мэдээж одоо бидний хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйл бол юу вэ гэхээр нөгөө коронавигийн нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд Герман руу богино хугацааны визээр ирэх боломжгүй болсон байгаа. Ялангуяа энэ жилийн хогшуу сомоо курсын оролцогч нар бол гэрээсээ онлайнаар оролцож байгаа юм байлээ. Онлайнаар оролцож байхад одоо яг яаж байгааг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан тэгээд одоо бүх юм онлайн болсон учраас онлайнаар оролцож л авах гэж бодож байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас ирээдүйд цар тахал арилаад бүх юм гайгүй болоод эхэлвэл тэгээд яг өөртөө яваад эхлэх баха гэж бодож байна. Тэгэхээр тэрийг бас нөгөө нэг тооцоолж үзэх нь магадгүй дараа жил энэ нөхцөл байдал хിവэрэ байсаар байх юм бол онлайнаар юм явагдаж магадгүй шүү гэж бас тооцоолох хэрэгтэй. Нэг юм хитрхи их юмд хүлээлт үүсгээд хэрэггүй. За би одоо тий дараа жилийн 6 сард бараг л явлаа гэд хитрхи их тэгж догтлсны оронд за юмыг яаж мэдгүй онлайнаар ч байж магадгүй гэж бас бодвол зүгээр хаа гэж бодож байна. Тэгэх юм бол нөгөө хүлээлт бага байх тусам уран бага хугарнаа гэж би ойлгосон байгаа юу нь бол. Дараагийнх нь болохоор энэ хогшуу сомоо курсэд өргөдөл гаргах үед танаас 3 ширхэг сургуулийн саналыг асуудаг хүссэн одоо та яг ямар 3 их сургуулийн тэр курсэд сурмаар байна гэсэн тэр хүсэлтийг асуудаг байгаа. Дагаи курс wünschen гэдэг. Тэгэхээр энийг өгөхдөө өөрөө сайн анхаарах хэрэгтэй. За би энэ дээр нөгөө энэ талаар бас өмнө нь Амрат гээд одоо та хоёр ярилцажсэн подкастыг би сонсч байсан. Тэрэн дээр Амрат илүү жоохон тайлбарлсан багшаа байсан. 3 курсын сонголт өгдөг. Тэгээд яаж сонгосноо Амрат тайлбарлаж байсан. Тэр Амратын тайлбарлсан зүйл бол надад бас үнэн санагдчихсэн. За гэхдээ бас өөрийнхөө хүсэл сонирхлыг харах хэрэгтэй. За яг миний хувьд яг энд юу болж исэн бэ гэхээр би яг 3 сургуулийг бас сонгож байсан. Гэхдээ би ерөөсөө үнэнд нь бол анхаарал хандуулж байгаагүй огт. Мэдээж энэ сургуулиудад бүгд үнэтэй байдаг. Гэхдээ янз янзын үнэтэй байдаг. Зарим нь маш хямдхан байна, зарим нь маш үнэтэй байдаг. Тэгэхээр би бол үнэн дээр огт санаа зовоогүй. Яг үнэхээр өөрийнхөө хүссэн сургуулийг л сонгохыг хүссэн. За тэгээд би нэгдүгээр одоо ингээд нэг эренбэлэлт гэж байгаа л да.
Одоо яг нэгт яг та аль нь цохоо. Хэрвээ тэр нэгт нь сууж байгаа чинь бүтэхгүй бол аль нь цохоо гэд тэгж 3-ыг өгч ин гэсэн үг. Тэгэхээр би нэгт болохоор Heidelberg их сургуулийг өгч исэн. Хоёрт Людвиг Максимилианы их сургууль, одоо Мюнхений их сургуулийг өгч исэн. Гуравт болохоор Бонны их сургуулийг өгч исэн санагдаж байна. Тэгээд Heidelberg-тэй угаасаа шууд тэнцээ. Тэгээд Heidelberg-тэй явж исэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг өөрийн чинь л яг бодол чухал. Яг үндэ хаашаа явах чи хамаагүй бол тэрэн дээр хямдхныг сонгосон нь бол дээр. Яагаад гэхээр очиод өөрт чи илүү их санхүүгийн одоо боломж илүү гарч ирээд чи илүү их өөр зүйлд тэр юугаа аялалт ч юм уу тий тэр санхүүгийнхаа зүйлсийг тохируулах боломжтой. За Heidelberg их сургуулийн хувьд бол нэлээд үнэтэйдээ ордог сургууль байсан миний хувьд. За нэг ийм анхааруулах зүйл байна. За Монголд байдаг даатын төлөөлөгч нарын хаягийг энэ дээр би оруулсан байгаа. Би яг нөгөө нэг энэ эхний хүний нэрийг яаж дуудахаа сайн мэдэхгүй байгаа учраас ямар ч гэсэн нэг эмэгтэй байгаа. Маш гоё эмэгтэй лээ. Их ээлдэг гой зантай эмэгтэйсэн энэ хүнээс бас асууж болно. За дараагийнх нь Daniel Potman гээд герман эрэгтэй хүн байгаа. Энэ хүн бас Mobis дээр суудаг. Монгол Улсын боловсролын их сургууль дээр суудаг. За сүүлийнх нь John Nixon гээд хүн Малайхын нөгөө Герман Монголын хамтарсан ашигт малтамлын их сургууль, дээд сургууль гэдэг лөө тэнд бас суудаг. Ийм 3 төлөөлөгч байгаа Монгол Улсыг хариуцсан. Тэгэхээр энэ 3 төлөөлөгчөөс асуувал тийм ээ одоо энэ мэйл хаягаар нь ч юм уу мэйл хичээд асуувал маш их хэрэгтэй мэдээллүүдийг өгнө гэж бодож байна. За өөр илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол эдгээр сайтууд дээрээс авч болно. Тухайлх юм бол хамгийн ихний сайт тийм ээ dad.d ташуу зураас HSK курс листэ гэсэн энэ сайт дээр бол бүх одоо даадын тэтгэлэгт хамрагдангаа сурч болох курсуудын жигсаалтуудыг бичсэн байгаа. Тэгэхээр энэ дундаас одоо нөгөө нэг 3 сурахыг хүсэж байгаа курсээ сонгоно гэсэн үг. Тэгэхээр тэр 3-ынхаа нэгэнд нь л мэдээж суuna. Тэгэхээр бас нэлээд бодож аваад сонгоорой гэж хэлмээр байна. Одоо материал бүрдүүлж байгаа хүмүүс. За дараагийнх нь болохоор хэлний материал одоо хэлний шаардлагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болох холбоос байна. За хамгийн сүүлд нь болохоор хамгийн сүүлд нь энэ хогш ус омон курстай холбоотой нөгөө түгээмэл асуудаг асуултуудад хариулт өгсөн сайт байгаа. За энийг би бүр тусад нь ингээд юу болгоцсон байгаа. За энийг ерөнхийдөө ингээ хайчхад даад дээрээс шууд хайчхад бүгд гараад ирэх учраас энэ сайтынхан зүгээр яг энэ даад цэгдэ гэдгийг нь цээжлээд авахд ерөнхийдөө болохох гэж бодож байна. Яа. За нөгөө хамгийн чухал зүйл маань юу вэ? Хэдэн евроны тэтгэлэг авах вэ? Юугаар дэмжих вэ гэдэг маань одоо гарч ирж байна энэ дээр. За энд болохоор курсууд бол янз байдаг. Олон төрлийн курс байдаг. За хэлний курс гэж байгаа. Үүнийг бол Sprach курс гэж нэрлэх нь байна. Энэ бол зөвхөн хэлэн дээр анхаарал хандуулна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө A1, B1, C1 гэх тэ тэр яг төвшин дээр нь анхаарах нь байна. За хоёр дахь нь болохоор Landeskundliche курс гэж байгаа. Энэ болохоор яах вэ гэхээр илүү их герман орны тухай анхаарна. Тэгэхээр одоо герман орн ямар байдгүй те, соёл нь ямар уу, культур нь ямар уу, хистори те, түүх нь ямар уу ч юм уу те, ийм байдлаар анхаарах нь. Сүүлийнх нь болохоор Fachsprachlich курсууд байдаг. За энд болохоор жишээлх юм бол мэдээж анагаахын шинжлэх ухааны одоо мэрэгчлээ хүмүүс ч юм уу те, математикч, хуульч ч юм уу ингээд яг нэг юм мэрэгчлэр нь илүү хэлийн зааж өгдөг. За ийм одоо сургуулиудын курсүүдэд хамрагдахад дэмжлэг үзүүлэх юм байна. За энэ сургуулиуд нь бол штатлих юм уу, штатлих anerkannten хоогшүүлээ байх ёстой. За тэгээд мөн дээрэс нь даадтай хамтарч ажилладаг курс байх ёстой. Хамаагүй ямар ч хамаагүй курс яаж болохгүй гэсэн үг. За тэгээ түрүүний хэлсэнчлэн нөгөө жигсаалтын дотор эдгээр бүгдээрээ байгаа. За бүх курсууд герман хэл дээр явагдана. Англи хэл дээр курс байхгүй энэ тэтгэлийн хувьд. За курсын үргэлжлэх хугацаа болох хамгийн багадаа 18 одоо хичээлийн өдрүүд буюу 5-7 хоног. Биш ээ 5-7 хоног гэж яаж юм. 3-7 хоног уучлаарай. Ер нь нэг сар л гэж ойлгодог юм да. Яг нэг сар л болдог. За тэгээд 7 хоног 5 өдөр хичээл орох нь байна. Тийм. За тэгээд 25 цаг ерөнхийдөө 7 хоногт үзэх хэрэгтэй байдаг.
За тэгээд тэтгэлэг бол сунгагдах боломж байхгүй. Эндээс анх явахдаа угаасаа Шенгений визээр явдаг байгаа. А Шенгений виз бол Германд очиод сунгах боломжгүй виз байдаг. Өөрөөр хэлэх юм бол хамгийн дээд нь 90 хоног л тэрнээс илүү хонж болохгүй гэсэн үг Герман улсын одоо нутаг дэвсгэртэй. За энэ курсуудын хугацаа бол 6 сараас 11 сарын хооронд байж болно. Тэгээд тэр дундаа өөрөө яг хэдэн сараас одоо тэдэн сарын тэднээс тэдэн сарын тэдний хооронд миний курс явах гэж байна гэд ингээд өөрөө мэдгэдэж гэсэн үг. Тэгэхээр ихэнх хоох шүлээ буюу зуны курсууд бол өөртөө дундаа бараг 4-5 удаа дахин ингээд одоо ээлж авдаг. Одоо манайхнаар бол найрамдал явж байгаа юм шиг л юм болно гэсэн үг. За одоо эхний ээлжийн тэдээс тэдэн сарын хооронд, дараагийн ээлжийн тэдээс тэдэн сарын хооронд гэдэг ерөнхийдөө тэгж байд юм байлээ. За авах нөгөө евроны хэмжээ болохоор нэг удаагийн тэтгэлийн хэмжээ 1061 еврог авна. За хэрвээ та least developed country буюу хөгжил буурай орн гэх юм уу яасан муухай үг тий. Хөгжиж буй орн. Тэг хөгжиж буй орноос ирж байгаа бол 1236 евро авна. За тэгээ манайх бол хөгжиж буй орн байгаа. Тэгэхээр 1236 евро авна гэсэн үг. Нэг удаагийн тэтгэлийн хэмжээ. За тэгээд дээр нь энэ бид нөгөө нэг би бас түрүүн вебсайт руу н ороод гэтэн least developed countries гэдэг дээр нь дараад үзсэн аахгүй юу? Тэр дунд нь Монгол байдгүй юм билээ. Тийм үү? Би least developed countries дотор ордог гэж бодоод идэв байсан шүү дээ. Харин тийшгэн би бас зүгээр сонирхоод манай Монгол тэнд байгаа хта гэж бодоод харсан чинь байдгүй юм билээ. Тэгээд өөр ямар ангиллал байсан бэ? Өөр ангиллал байгаагүй. Тэнгүүд нь би за манай Монголоос явж байгаа хүмүүс бол яг энэ 1061-ийг л авах юм байна гэж ойлгосон. Манай үзэгчд бас ороод дахиад хараад үзээрэй. Тийм тэгээд хэрвээ бүр ойлгомжгүй байвал ер нь бол даадаас асуусан дээрх гэж бодож байна. Манай улс яг яах вэ гэдэг. Тэгээ энэ нөгөө least developed countries гэж нөгөө нэг тийм хамгийн одоо баг хөгжлөөрөө жоохон буурай гэх юм уу да тий. Тэгэнгүүт тэр дотор нэгэр энтер байд юм байлээ. Тэгээд нэлээд цөөхөн улсууд. Тэгвэл манай улс гарсан юм шиг байна. Би бол яг энийг 2016 онд өөрөө харж ирсэн санагдчихээн. Тэгэхэд байсан байхгүй юу? Тэгвэл манайх гарсан бол одоо баяртай мэдээ гэж бодож байна. Тий. За. Тэгвэл 1061 евро байх нь байна. Магадгүй. За. Тэгээд дээрэс нь Reise Kosten паушаалын аавна. Энэ нь замын зардлын мөнгө авдаг. За эрүүл мэндийн даатгал, гинтийн ослын даатгал, хувийн хариуцлагын даатгал зэргийг бол мэдээж цаанаас нь төлнө. За тэгээд хамгийн сүүлийнх нь хамгийн чухал зүйл юу вэ гэхээр нөгөө курсын төлбөр, байрны төлбөр зэрэг мөнгнүүд байгаа штэ. Энэ төлбөрүүдийг яах вэ гэхээр нөгөө нэг яриад байгаа энэ 1061 евроноос ч авдаг байгаа. За тэгэхээр одоо энэ дээр нэг жишээ татаад ярил л да. Би жишээлх юм бол ингээд анхны их сургуулийн дэрэгдэх одоо хэлний курсд хамрагдах гэж байна гэж бодъё. Тэгэхээр анхны их сургуулийн хажуудах хэлний курсын төлбөр нь зүгээр зөвхөн курс гэбүүг нь буюу хэлний сургуулийнхын зөвхөн төлбөр 400 евро байлаа гэж бодъё. За тэгэнгүүт 1061 евроноос чинь 400 еврог нь курс гэбүүг нь гээд шууд одоо даад тэр сургуультаа ингээд хоорондоо шууд солилцоод авчин чам дээр угаасаа ерөөсөө ирэхгүй гэсэн үг тэр мөнгө. За тэгэнгүүт цаана нь юу гэсэн үг вэ? 661 евро үлдэнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тэгэхээр 661 евроноос чи өөрөө Unterkunft буюу байрныхаа төлбөрийг гаргана гэсэн үг. За магадгүй анхны их сургуулийн тэр хажууд байдаг оюутны байранд за нэг 400 чарай хийж магадгүй 300 евронд ингээд байр оллоо гэж бодъё. Тэгэхээр 300 еврог чи байранд өгнө гэх юм байна. За ингээд цаана нь 361 евро үлдэнэ. Энэ бол чиний хоолны мөнгө гэсэн үг. Тэр одоо байх үе. За ингэж л ерөнхийдөө юмнууд нь болдог байгаа. За тэгэхээр энэ дээр тэгж ойлгох нь шүү. Тэрнээс яг 1061 евро аваад цаана дахиад курсийн төлбөрийг цаана дахиж нэмж даана гэсэн тийм юмнууд бол байхгүй байна. Хайдлбергийн хэд байсан бэ? Хайдлбергийнх болохоор курс гэбүүг нь Unterkunft хоёр нь хоёулаа ороод 980 дэлөө байсан санагдаж байна. Тэгэхээр надад бол нэг тийм мөнгө үлдээгүй. Ер нь бол яг энэ тэтгэлгээс бол би яг өөрөө л мөнгнүүдээ авч явсан.
Тэгэхээр чин бараг байрны мөнгө дөрвөн дээр бол энэ тэтгэлгээс бараг тэтгэлэг гэхээсээ илүү чи өөрөөсөө төлсөн гэсэн үг юм байна шүү дээ, тий? Үгүй байр юуных нь Тэр хоёр нийлээд гэсэн зүйл. Аа. Би зөвхөн хоолоо өөрөө даасан гэсэн үг. За. Хоол аяллахаа төлбөрүүдийг өөрөө даасан. Ойлголоо. Тийм. Тэгээд сүүлийнх нь болохоор нэг ийм зардалж байх үү те. Аяллаа одоо ирж очих онгоцны тикетийг даана гэж хэлсэн шүү дээ. Хэдий ч чамайг Монголоос явахын өмнө мөнгөний өгдөггүй байгаа. Эхлээд чи өөрөө билетээ авах хэрэгтэй. Өөрийнхөө мөнгөөр. Тэгээд би одоо санаж байна. Би өөрөө эхлээд мөнгөө гаргаж билетээ авсан юм байна. Хоёр талынхаа билетийг. Тэгээд одоо намайг очингууд ингээд хоёр талын чинь билетний мөнгө шүү гэд даадаас юу өгч ийсэн мөнгөний өгч ийсэн. Тэгээ яг би тэр мөнгөөрөө өөрөө аялаад хоолундаа зохицуулаад явж ийсэн байна. Одоо тэрийг тгий санаж байна. Тийм. Тэгэхээр эхлээд чи өөрөө зардлынхаа мөнгийг бол ерөнхийдөө өөрөө гаргана л гэж ойлгох хэрэгтэй. Тэгтээ тэрийг буцааж аавна. Германд очиод буцааж аавна. Тийм байгаа шүү. Ер нь тэгээд одоо миний энэ EPS-ийн тэтгэлэгч гэсэн яг тийм байгаа. Эхлээд чи зардлаа өөрөө гаргана. Дараа нь Германд очиод юугаа аавна гэдэг нэг юм нөхцөл байдаг. Тэгэхээр зардлын мөнгө өгж байгаа ч гэсэн ерөнхийдөө эхлээд өөрөө гаргадаг байгаа шүү. За ингээд миний очижсэн Хайдлберг хотын зураг нь одоо эндээс эхлээд яг миний нөгөө 16 онд явсан одоо үеийн зурагнууд гарч ирнэ. Хайдлберг хотын зураг байна. Энэ яг харагдаж байгаа модон дотор харагдаж байгаа ордон бол Хайдлберг Шлосс буюу Хайдлбергийн ордон байгаа. Гоё юм аа. Тэгээд энэ гүүр маш гоё. Одоо энэ Хайдлберг хотын дундуур ингээд одоо том гол урсдаг. Энэ гол үнэхээр үзэсгэлэнтэй. За Альтштадт буюу хуучин хот нь маш үзэсгэлэнтэй хот байгаа. За Хайдлбергийн их сургууль бол 1368 онд байгуулагдсан Европын хамгийн эртний их сургуулиудын нэг байгаа. За ингээд яг миний өөрийн авсан зураг байна энэ. За би нэг иймэрхүү явсан. За энэ болохоор манай Хайдлберг их сургуулийн нөгөө нэг курсын нээлт болж байна. Энэ Хайдлберг их сургуулийн хэлний сургуулийн захирал байсан санагдаж байна. Энэ хүн нээлтийн үг хэлжсэн. За энэ болохоор яг миний хэлний курс одоо өдөр болгон очдог хичээлийн маань байр байна. Сэтгэл судлалынхын сургууль байсан энэ. Яг сэтгэл судлаачдынх нь одоо сурдаг хэсэг байсан. За энэ болохоор Шиф парти буюу одоо усан онгоцон дээрх үдшилэг энэ хүүхдүүдийг ингэж дагуулж явж усан онгоцны үдшилэгт оруулж исэн. За энэ ингээ усан онгоцон дээр байгаа шүү энэ бүгдээрээ. Тэгээд нөгөө голынхаа дундуур ингээ усан онгоцон дээр явдаг байсан. За ингээ аяллаар явсан маш олон хүүхдүүдтэй танилцсан. За энэ болохоор манай ангийнхан байна. Тийм. За тэгээд эндээсээ цаашлаад Франц руу явсан байгаа. Энэ болохоор Монсо Мишель гээд Францын бас алдартай ордон байна. За эндээс мөн нөгөө экскурс гарч ирдэг 100 болгон. Экскурс гэхээр одоо ойрхон хотууд руугаа эсвэл улсууд руугаа аялна гэсэн үг. За энэ болохоор миний санаж байгаагаар энэ Брюссел баг шиг байна. Биш Нидерланд гэлөө. За би ерөөсөө сайн санахгүй ямар ч байсан. Франц байна. Страсбург байна. Страсбург хотын Европын парламентын байрлал байна. Экскурсээр явж исэн. За Хайдлбергийн төв гудамжинд байдаг гоё байрлалын зураг байна. За ингээд амжилт хүсье гэсэн. Дуусч байна. За ингээд юу яачих. За тийм саруулт асуулт байгаа юу? Юу ч гэсэн юуны өмнө айгүй гоё презентацийн бэлдсэн байна. Айгүй их мэдээллүүд өглөө. Ер нь бол яг одоо манай үзэгчид энэ шаардлагагүй мэдэх хэрэгтэй. Ерөнхийдөө бүх мэдээллүүдийг бол энэ презентацийн ерөнхийдөө агуулсан байна гэж би бодогдож байна. Тэгээд яг хуу зүгээр түрүүн амраатай ярилцгаадсэндээ сая чиний презентацийн би одоо энэ Zomo курсын талаар бол яг сайн бол мэдгүй л дээ. Тэгээ ер нь бол миний ойлгосноор бол яг хилээ сайжруулах зорилготой хүүхдүүдэд илүү зориулагдсан програм мөн үү? Тийм. Яг орчинд нь очиж хилээ сайжруулах хүсэлтэй хүмүүс зориулагдсан. Тэгэхээр яг доор ээж Б1-ийн одоо хилний төвшөнтэй гэхээр чинь Б1 гэдэг чинь яг дундаж төвшөнтэй хүүхдүүд тэгээд ирээд одоо тэгээд тэнгуү жишээ нь доор ээж Б1-ийн төвшөнтэй гэхээр чинь зарим хүүхдүүд нь Б1-ийн төвшөнтэй, зарим нь магадгүй Б2, зарим нь
бараг C1 ч юм уу төвшөнтэй хүүхдүүд байхыг үгүйсэх байх те. Тэгээд ингээд эренгүүт нь яг төвшнгөөр нь анги болгоод тиймэрхүү зохион байгуулалт хийдэм болов нэг хамаагүй танай ангийнхны хувьд жишээ нь та хэдийн герман хэлний төвшин ер нь ойролцоод уу байсан уу? Бас янз бүр байгаад байсан уу? За энэ дээр ийм байсан. Хэдийгээр Б1-ийн төвшөнтэй хүмүүс ирэх ёстой гэд шаардлага уг нь тавиад байгаа шүү дээ. Аха. Тэгсэн хэдий ч эренгүүт чинь шууд дахиад ороод ирэнгүү шууд Einstufung тест авдаг. Аха. Тухайн их сургуулиуд өөрсдөө. Аа. За тэгэнгүүт одоо магадгүй юу хүмүүс байдаг л та. Яаж Б1-тэй байсан болоо гэж одоо тэг яаж ер нь энэ тэтгэлэг тэнцээд ирсэн болоо гэсэн тийм одоо хүмүүс байдаг аахгүй юу? Тэгэхээр байсан одоо байдаг байхгүй ч яхаа намайг тэр жил явхад байсан л та. Аюу муу ярьдаг бүр тэгэнгүүт одоо тэр Heidelberg их сургуулиас санал болгож байгаа зүйл нь юу вэ гэхээр А1-ээс C1 хүртэлх ангиудыг санал болгож ирсэн. Тэгээ нөгөө Einstufung тестэнд нь одоо ямар оноо авах вэ? Тэгээл яг тэр ангиудтай хуваарлагдчихсэн. Тэгээ би өөрийгөө B1 гэж бодож өгн явсан л та. Тэгсэн чинь очисон чинь B2-ын нэгin курс суулгацсан намайг. Einstufung тестэн дээрээ тэгж өндөр оноо авсан юм шиг байгаа. Тэгээд B2-ын нэгт өөр бол суусан байсан би. Суусан. Аха. Тэгэхээр тэр бол очиод бас тэр их сургууль дээр бас өөр юмнууд бол болдог. Ерөнхийдөө бол мэдээж бол Einstufung тест аваад өөрт нь тохирох хэлний курст нь бол анги болгож хуваарлалт юм билээ. Аха. Тийм. За ойлголоо. Надад ч авахтай одоо энэ программын талаар бол яг чи нэлээд сайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болохоор бас лавлаад асуух асуултууд бол бараг байхгүй шахуу байна. Тэгээд яг хуу миний ингээд энэ одоо хөтөлбөр одоо даадын тэтгэлгийг харсан ч гэсэндээ ялангуяа герман руу одоо сурах хүсэлтэй байгаа тийм. Яг одоо нөгөө бакалаврынхаа төвшөндөө угаасаа 18-аас дээш насны их сургуульд бол 2 жил сурсан байх хэрэгтэй тийм. Доод цаал нь 2 жил сурсан. Магистрийнх нь ч болно. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө герман руу бакалавр болон мастрын хөтөлбөрт сурыг гэж бодож байгаа. Одоо Монголдо бакалаврын 2 дугаар курсээс дээшээ одоо байгаа хүүхдүүд бол яг хилээ сайжруулах зорилгоор тийм ирээд 1 сарын хугацаанд бас герман гэдэг улстайгаа танилцаа. Тэгээ шингээний виз 3 сарын виза авах гэдэг чинь бас 1 сар нь хичээлдээ сурчаад тэгээ одоо коронавигийн нөхцөлд бол 2 сард нь бас энүүгээр тэрүүгээр одоо аялах гоё боломжуудтай гэсэн үг. Тэгэхээр энэ бас сайхан тэтгэлэг хөтөлбөрийг ашиглаад хилээ сайжруулад бас энэ герман улстай танилцаад герман гэлтгүү бас Европтой танилцах боломж гэж бол харж байна. Тэгээд тийм тэтгэлэг хөтөлбөрийн талаар бас айгүй гоё дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тийм одоо надад бол нэр үнэхээр бас лавлаад асуух зүйл нэг гарсангүй. За би энэ тэтгэлэг надад яаж нөлөөсөн тэгээ ер нь яасан одоо тэгээ энэ тэтгэлгийн ачаар ер нь надад ямар байсан гэдгийг ярил. Тийм гэж бодож байна. Тийм тэгвэл сонирхолтой нааха. Би бол анх ингээд германд сурыг гэж шийдвэр гаргасан мөчөөс эхлээд герман хэлээ ингээд сураад явцад бол герман руу одоо жилийн хугацаагаар одоо магистрт явах ч юм уу эсвэл бакалаврт явхад дансанд мөнгө байршуулах шаардлагатай тийм виз гарахад заавал одоо жилийн амжиргааны баталгааг шперконтод байршуулна гэдэг ийм одоо надад даваа байсан л та. Тэгээ би тэр давааг бол мэдээж давж чадахгүй байсан. Гэхдээ би ингээ герман явах одоо их хүсдэг. Хүмүүс яг орчинд нь очиж үтхийн сан гэдэг. Тэгээ ингээл нөгөө хүсэл сонирхолтой хөтөлбөртөө ингээл явж исэн чи яг энэ хөтөлбөр ингээд гараад ирэхээр би маш их баярлаад. За яг энэ л яг миний боломж нь очиж үзэх тийм ээ боломж гэрийнхандаа санхүүгийн одоо тий юу учруулалгүйгээр очиж үзэж болох юм байна. Би ингээ өөрийгөө тий аваа явчих болох юм байна гэж одоо тэгээд хамаг хүчээд ажиллаад энэ тэтгэлэгт анх бол ийм мотивацаар бол орж исэн. Аха. За гэтэл энэ зөвхөн ингээд зохисдгоо. Одоо ер нь бол ингээд хүний хийж байгаа энэ сонголт болгон дараагийнх чинь одоо амьдралын ямар нэгэн юм дандаа ингэж одоо шатуулж тавигдчихийдэг. За тэгээд би мдээгүй байж одоо тийм ирээдүйд би юу болохыг бол мэдэхгүй энэ тэтгэлэгт ингээ ороо явчихна. Явчаад тэгээ Монголд ирээд төгсгийнхаа алдад дахиад би даадын тэтгэлэгт материал өгч ийсэн. Гэхдээ яг энэ удаа бол би зуны тэтгэлэгт биш харин 1 жил сурах магистрийн тэтгэлэгт материал өгсөн.
юм аа. Тэр нь 2018 он билүү 19 он байсан санагдаж байна. За тийсэн чинь миний одоо намайг тэр тэтгэлэгт тэнцүүлэх ч юм уу те би тэр тэтгэлгийг одоо хүртсэн л дээ авч чадсан даадын тэтгэлгийг магистрийн тэтгэлэг гэсэн үг. Тэгээ тэр тэтгэлэгт одоо тэнцүүлэх бас нэг хүчин зүйл нь юу байсан гэхээр яг ийм тэтгэлэг бол байсан. Өөрөөр хэлбэл би өмнө нь даадын ийм тэтгэлгийг аваад одоо ингэж явж байгаа дахиад би танад одоо даад гэдэг байгууллага дээр магистрт сурахаар тэтгэлгээ өгч гинэ гэд очих юм бол тэр хүмүүс одоо ямар харагдах вэ тийм ээ? Нилээд одоо хичээнгүү зорилготойхоо төлөө явсан одоо харагдчихсэн байх гэж би ойлгож байгаа. Тэгэхээр магадгүй ирээдүйд ингээд хэдийгээр ингээд том зорилго тавьсан хүн байдаг ч гэсэн шууд тэр зорилгоо шууд биелүүлж чаддаг хүн гэж бол хэзээ ч байдаггүй. Наан дандаа нэг жижиг үйлдэлүүдийг хийгээд тэр одоо өдөр болгон хийсэн үйлдэлүүд чинь нийлээд тэр ирээдүйн тэр нэг амжилтыг бүтээдэг учраас одоо ийм зүйлс дээр бол дандаа одоо оролцож хамт байж одоо идэвхтэй байж байх нь их зүгээрээ таа гэж би ер нь бол ойлгосон тэрний дараа. Тэгээ дандаа эн чин дандаа чамд ингээд шат тавьж өгч идэг. Тэгэхээр надад ийм нөлөө гаргасан юм тэтгэлэг байгаа. Тэгээд маш их баярлалаа энэ тэтгэлэгт. Харин тийм. Тэгээд яг одоо 1 сар гээд богинохон сонсогдож байгаа байж болох ч гэсэндээ яг ирээд яг хүн нөгөө нэг зургийг үзэх нэг ондоо тий одоо юу гэдэг чинь нэг сурмаар байгаа сургууль ч юм уу аль эсвэл нэг герман сурыг гээл бодоол эсвэл төсөөлөөд ч юм уу интернетээр зургийг харах нэг ондоо яг ирээд биеэрээ яг ирээд тэр кампустайгаа танилцаач ч юм уу. Яг тэр тэнцэн сургууль нь яг өөрийнх нь бүр дараа нь сурмаар байгаа сургууль ч юм уу байх албагүй. Гэхдээ нэг ирээд кампустай танилцаад герман хүмүүстэй ингээд харилцаанд ороод герман улсын хотуудыг явж үзээд тэгээд тэгэхээр хүн яг бас тодорхой хэмжээнд төрөх мэдрэмжтэй сэтэл тиймэрхүү зүйлүүд нь хамаагүй одоо ондоо юм шиг надад санагддаг. Яг өөрөө нэг 1000 ярихаар 1000 сонсохоор нэг үздэг. Яг тэр бол яг үнэн. Дээрээс нь яг нэг оюукагийн хэлгээр ерөнхийдөө багаар ер нь бол энэ тэтгэлгийг зөндөө авах процесс болвол ийм ч одоо тэгээд дээрээс нэг яг асуулт гарч ирж байна. Яг Монгол гэхээр бас цаанаасаа квад тоо байд юм уу? Аль эсвэл нийт өгж байгаа нөгөө нэг материалууд байгаа шүү дээ. Тэд нар ингээд яг гадаад хүүхдүүд ингээд төгсөж жагаад яг материалуудаасаа шилэгдээд үнэхээр чанартай материалууд нь гардыг болов эсвэл бас нэг улс болгонд квадны тоонууд байдаг болов? За би бол тэрийг нь бол нарийн ширээний нас мэдгүй байна. Намайг явах үед бол нэг 3-4 хүүхэд явж исэн санагдаж байна тэр жил. Тэгэхээр сайн оюутан л байвал ер нь явж хахаа л гэж би бодож байна. Тэгээ ер нь бол яг миний зүгээр бодлоор даадын тэтгэлэг болвол бас авахд бол амархан тэтгэлэг юм шиг ерөөсөө санагддаг. Бас хэцүү. Тэгэхээр гэтээ хэцүүгээд айж болохгүй бах те ингээд яг гоё зоригтой бичиг баримтуудаа сайхан эмгцэгцтэй бүрэн зөв тэгээд гоё сэтгэлээсээ жоохон одоо дээрээс маань хэлдгээр энэ тэтгэлгийн одоо материалын хугацаа 9 сараас эхэлнэ. Тэгэхээр та бүхэн маань яг энэ подкаст гарах одоо энэ подкастыг сонсох мөчөөс ахуулаад хэрвээ үнэхээр материалаа өгмөр санагдах юм бол эртнээс материалаа сайхан бүрдүүлж өгөөрэй гэж хэлмээр байна. Тийм нөгөө эрт босвол нэгийг үзнэ гэдэг шиг эртч хүн л ер нь аль хожиж явдаг шүү. Тэгэхээр ер нь юмд төрүүлж өгч байгаарэ. Дандаа нөгөө бие даалт өгдөг шиг өмнөх шөнө битгий сууж байгаарэ. Эртнээс юмнуудаа хийж гараа л гэж хэлмээр байна. Тэгээд тэр нөгөө мотивацийн шрайбен дээр оюука маань яг өмнөх одоо бид хоёрын хийсэн дугаар дээр бас өөрийнхөө туршлагыг бол хуваалцсан байгаа. Тэгээд ер нь мотивацийн шрайбен дээр юу анхаар. Гэхдээ тэр бол яг тэр тэтгэлэгт хөтөлбөртэйгөө илүү одоо холбоотой алдаа одоо зөвлөгөө өгсөн ч гэсэндээ энэндээ бас яг мотивацийн шрайбен болвол яг л нөгөө утга санаа нэг гэдэг утгаараа та бүхэн маань оюукамаа зөвлөгөөг бас сонсомоор байвал манай өмнөх дугаарыг бас сонсоорой гэж хэлмээр. Тэгээд тий. Одоо энэ дээр ерөнхийдөө бол бүх тэтгэлэг дээр ямар ч ер нь германч гэлтгүй бүх л төрлийн тэтгэлэг дээр боломж одоо хэрэглэх боломжтой тийм бол байсан.
ярьсан юм байна. Би одоо яг ярьснаа санчлаа сая. Аха. За тэгээд ерөнхийдөө подкастынхаа төгсгөлийн одоо энэ моментийг оюукада үлдээ. Тэгээд манай энэ сонсогчдод яг одоо энэ дугаарыг үзээ сууж байгаа хүмүүст маань зөвлөгөө өгөөд тэгээ хоёлаа энэ дугаараа дуусгая гэж бодож байна. За яг хоо сансныг ботход маш хурдан юмнуудаа тайлбарлаад богинохон хугацаанд бүх мэдээлэлээ өгч өшөх боллоо гэж найдаж байна. За тэгээд ерөөсөө л би бол дандаа хүмүүс нөгөө нэг одоо надаас асуусан хүн болгонд их хөвчлээ хийлдэг. Хизээч битгий өөрийгөө голж байгаарай. Одоо би өөртөө итгэлтэй байгаарай гэдэг үгийг л маш их хэлмээр байна. Одоо та өөртөө итгэхгүй бол өөр хэн ч одоо танд итгэхгүй. Тийм учраас өөрөө өөртөө итгээд би энийг хийж чаднаа гэж бодоод одоо голлогоор сайхан материалуудаа өгөөрэй. Аль болох олон хүн өгөх тусам олон хүн явна, олуулаа байна. Тийм учраас бүгдээрээ энд өгөөрэй. Одоо сансныг ботгоо сүүлийн үед Герман сурдаг монгол хүмүүс бол маш их болсон. Дээрээс нь ерөнхийдөө баг Аз дотроо монголчууд бараг германаар хамгийн их ярьдаг улс ах гэж бодож байна. Тэгэж баг судалгаач гарсан байдаг санагдаж байна. Тэгэхээр маш олон энэ тэтгэлгийг авах боломжтой, хүртэж чадах чадвартай ийм хүмүүс зөндөө аа. Тэгэхээр ийм хүмүүст нь миний энэ зөвлөгөөнүүд одоо тус нэмэр болоод тэгээд олон хүмүүсийн тэтгэлэгт хамрагдаад Германд ирэх болтугай гэж одоо хүсэж байна. За баярлалаа. Тэгээд оюука маань одоо ерөөсөө маш сэтгэл гаргаж одоо манай подкастын 2 дугаарт одоо орсон байгаа өөрөө презентацнээ бэлдээд тэгээд эн чинь бас цаг хугацаа маш их сэтгэл зүрх гаргаж бэлтэж байгаа. Тэгээд та бүхэнд маань энэ оюукагийн одоо хэлж байгаа мэдээллүүд маань хүрээд та бүхэн маань материалаа өгөөд тэгээд өөрсдийнхөө зорилгынхоо одоо зөв гэдгийг алхамж гэсэндээ тавиад тэгээд та бүхэндээ тэгээд энэ тэтгэлэгт амжилттай материалаа өгөөд тэгээд Германд одоо ихийн ерөөл тавья. Тэгээд энэ дугаарыг маань сонссон үзэгчдтэй маш их баярлалаа. Оюукада маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. За тэгээд та бүхэндээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Баяртай. За баяртай.